За хэдүүлийн урсгал зардлыг бол нэмэхгүй байх нь их зүг байна. За өмнөх оны дээр ажлын хэсгээр бол орж ажилласан. Сая их хоёр сайд ажилчид гэдэг үг ярьж байна л да. Ажилчид гэдэг үг л ороогүй. Багш нарын цалинг нэмэгдүүлнэ гэж орсон шүү. Тэгэхээр энийг бол хууль зөрчсөн асуудал болсон. Тийм учраас энэ урсгал зардлыг бол нэмэгдүүлэхгүй байх шаардлагатай. 75-аас одоо нэг 80 гаруй болж штэ. Хэдүүлээ ингээд жил ирэх төсөм ингээд урсгал зардлаа нэмээд явах юм бол энэ улс орн бол төсөөд авахгүй. За дараагийн асуудал энэ импортын бараа бүтээгдэхүүнийг бид нэг эргэж хармаар байна. За харж байхад бол голлох одоо том дүнгуудыг бол за энэ түлш шатхуун эрчим гүйч за ингээд одоо төмөр хийцэл ингээд эзлээд байгаа. Тэгэхээр бид нар эндээс юу харж болох вэ гэхээр энэ томоохон төслүүдэд дуусгах шаардлагатай байна л да. Тэрс Эрдэнэ мөрөнгө усан цахилгаан станц газрын төсөл боловсруулах үйлдвэрүүдийг дуусгах хэрэгтэй. Ингэж бидний хувьд энэ импортыг орлох энэ бүтээгдэхүүнээ бол бид нар өөрсдөө 50% ч гэсэн хангах шаардлагатай байна. Үнийн өсөлт болсон энэ дээр яваад байна. За дараагийн асуудал мах гэ ярьж байна л да. Махтал дээр бол яг үндэсний үйлдвэр бол яг мал аж ахуй шүү. Монгол улсын 250 мянга орчим айл өрөх одоо мал буюу малчин өрөх юм байна. Тэгэхээр өнөөдөр нэг махны үн өсснөөр бол ингээл Монгол улсын ард түмний амьдрал одоо дорцсон гэж би бол хэлж чадахгүй. Яг хөдөөд яваад очоор хөдөөгийн ард түмэн юу ярьж байгаа нөхөр малчид маань малчингүй боллоо. Хөдөө эзэнгүй боллоо, хөнгүү боллоо, залуучуудгүй боллоо. Мал аж ахуйн салбар унлаа гэж ярьж байна. За үнэхээр энэ чөлөөт өрсөлдөө энэ зах зээл яг зарчмаараа явдаг бол үнэхээр тэнд одоо малын мах үнэтэй болоод хөдөө аж ахуй сайжирж байгаа бол залуучууд тийш очих хэрэгтэй. Энэ хариу хууль ёсныхаа дагуу зах зээлийнхаа зарчмаар явж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр энэ хиймлэр бол одоо барих буюу хиймлэр зохион байгуулалттай махны үнийг бууруулах дээр бол би бол эсрэг саналтай байгаа. За энэ том төслүүдийг оруулж ирэхдээ одоо ямар санаачлага явах вэ? Сая бол ийм саналууд хэлж байна л да. За төсөөний тодтголийнэ. Энэ том төслүүдээ зогсооно гэж. Энэ юу гэсэн үг вэ? Инфляцийн өндөр байх дараа жил дахиад нэмэгдэн шүү дээ. Өнөөдөр бид нэр энэ том төслүүдийг 2.2 их найдаар барина гэж сууж байгаа бол дараа жил дахиад энэ төсөл хойшлох тусмал 2.8, 3 их найд гараал яв. Энэ хариуцлага хэн үлээх? Ийм мөнгө хэнд байгаа? Ирээдүйд алдагдж байгаа боломжийг одоо бид бас тооцох хэрэгтэй. Тэгэхээр энэ том төслүүдийг бол ерөөсөө зогсоож болохгүй. Харин ийм одоо үн хямд, ийм цаг хугацаатай өрсөлдөж байгаа энэ компаниудыг дэмжих хэрэгтэй байна. Шаардлагатай байна. Тэгэхээр энэ тал дээр бол миний хувьд бол эсрэг байр суурьтай байгаа шүү. Тийм учраас энэ том төслүүдийг бол яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Сая үл тэр Эрдэнэ мөрөнгө цэцлэгийн стан газрын төсөл боловсруулах үйлдвэрийн төслүүд унжээлээ. Энийг бол дахиж оруулж ирэх хэрэгтэй цэцлэгийн газар. Ингэжээ бид нар импортын барааг орлого бүтээгдэхүүн импортоор алдаж байгаа тэр валютаа бол бид нар Монголд авч үлдэх шаардлагатай байна. Ингэжлээд бид нар инфляцийг зогсоод. Тэрнээс бид нар энэ хөрөнгө оруулалтын зардлыг танаад урсгал зардлаа нэмэх юм бол харин жинхэнэ бид нар хүнд байдал руугаа явнаа. За ийм саналыг хэлэх гэж.